Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй. Нууц даалд үйлдэлийн аргаар хийгдсэн онц ноцтой хүн амны гэмт хэргийг гүйцэтгэх, ажлын арга тактик, мэргэжлийн уур чадвар гарган гин буруутай этгээдийг олж тогтоосон эрүүгийн ахлах төлөөлөгч Барни Максны илрүүлсэн хэргийн мөрөөр 1982 оны намар Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 30 орчим километрийн зайд иргэн бэ сэжигтэй байдлаар нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн хэсэгт ирж ахлах төлөөлөгч Барнимаар ахлуулсан ажлын хэсэг шуурхалан очжээ. Хэрэг үлдэгдсэн газарт очиход том жижиг хоёр эсгийн гэр, үхээр тухлын зэл, цагаан эдэний тавир, хураалттай мод, түлээ зэрэг хөдөөгийн айлын энгийн төр харагджээ. Уг хотелийн гадаа ирэхэд баруун талд байрлалтай том цагаан гэрээс 40 гаруй насны эмэгтэй богтов. Минь тусаа мэдлзээд гэрт ороход 20 гаруй насны эмэгтэй бага насны 2 хүүхдээс өөр хүнгүй байж. Эрүүгийн ахлах төлөөлөгч Барни талигаач нөхрийнх нь хэрэгээр яваа. Цагдаагийн ажилтнууд болохоор даруухан байдлаар хэлж танилцуулахад талигаач гэргийн охин хоёр учиргүй гашуудан ойлголтов. Цагдаагийн аль пагчид тэдний тавьширхыг хүлээж адснаад гадаа машинд орж хэрхэн ажиллахаа ярилцаад ээж охин хоёрыг зэрэг байцаахаар охиныг гэрчээр ээжийг нь хохирогчоор байцаахаар тохиролцов. Ээж охин хоёрыг зэрэг байцаахад талигаач Б нас бардгийнхан орой 22 цагийн орчим мөн л нилээд цогтуу ирээд орж ирэхгүй болохоор нь гартал цагаан эдэний тавирынхаа тэнд унчихсан байхаар нь бид хоёр гэртээ дамжлан өргөж оруулаад гэрийн зүүн тал бүхлээр нь унтуулсан. Өглөө биднийг сайланд гарахад унтаад л хоцорсон. Үхэр малаа бэлжээчгээд гадуурх ажлаа базааж дуусаад орж ирэхэд тэр ёр хөдөлсөн шинжгүй хэвтэж байсан. Тэгэхэр нь түүнийг сэрэх гэтэл сэрээгүй. Тэгжэл нас барсныг нь мэдэж ойр айл аймаг явсан нутгийн хүн адуучин оогийн тхилд хөргүүлж тэдний тусламжтайгаар хөдөөлүүлсэн гэсэн өгийн зөрөөгүй шахуу ижил мэдүүлэг өгчээ. Охирогч гихч хоёр гихдэх ээж охин хоёрыг нэмэлтээр дахин байцаавч тусыг исолов. Хажуугийнх нь айлд орж үзэхэд 80 гаруй насны өндөр настан Г ач хүүгийнхэн хамт байв. Тэрээр үнэхээр юу ч мэдээгүй юу эсвэл мэдсэн ч ярихыг хүсээгүй юу? Намайг 50 байлга гэд юу ч ярьсангүй. Өндөр настай Г-ийн гэрээс гарахад ачин болох 8 настай Жаалхуу түлэн дээр суугаа харагдлаа. Эрүүгийн ахлах төлөөлөгч Барни та нар ахаад байцаалтаа өргөжлүүлж бай. Би тэр хүүхэдтэй уулзъя гэд явлаа. Тэр жаахан амтын юу л мэдэв гэсэн бодол хинч төрж болно. Харин туршлагатай эрүүгийн төлөөлөгчийн хувьд сэжүүр хаанаас ч гарч ирж болохыг мэддэг байв. Тиймээс яаран задлан хийлгүй уулзаад эртэл минь хүлээж байхыг мөрдөн байцаагчтай даалгалаа. Уудсан чүгээ Барны төлөөлөгч эргэж ирээд утасны үзүүрч атгагдсан бололтой гэв. Талигаачийг оршуулдаг өдөр их охин хоёр түлэн дээрээсээ ганц урт мод үхэр тэргээр очиж хойд толгоон цаана хаяад ирснийг хүүгээс дуулаад очиж шалгахад 8-аас 10 см диаметртэй 1 м 60 см урттай шургаагийг нуусан газраас нь олж эд мөрийн баримтаар тогтоон авчээ. Үүний дараа их охин хоёрыг дахин байцаахад болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлж О гэгч уг хэргийг үйлдсэн байж болох сэжүүр олоод задлан шинжилгээ хийхэд толгой ясны дагдсны хэсэгт хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн тархины зөөлөн эдийн цус сурал гавлын ясны цууралц зэрэг нь үхэлд хүргэгдсэн байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг урьдчилсан байдлаар хийж байгаагаа танилцуулсан байна. Сэжигтэн байж болцшгүй эргэн О мэдүүлэхдээ би тэр өдөр аймгийн төв ороод буцаж явахдаа талигаачийнхаар орсон юм. Намайг очиход талигаач нилээд согтуутар байсан. Намайг цай ууд суухад тэр тааж шоронгийн хулгайчийн ар гэрийнхнийг тун сайн харж ханддаг ач тустай хүн гэлөө гих зэргээр хэрүүл үдэж байгаад намайг зодгоор босож барьж авахаар нь би ч барьцалдаж авсан. Бид зууралдаад гэрээс гарч ноцолдож байгаад салж явах гэтэл дахин дайрч ноцож намайг барьж авч хил амаар доромжлоод байхаар нь би зүхтаж гэрийн араар тойртол араас хөөгд ирсэн. Тэр үед би түлээний тэнд байсан шургаагийг аваад ширвтэл үзүүрт нь оногдоод унчгаар нь мотоциклоо асаагаад явчихсан. Дараа нь өнгөрснийг нь дуулаад охин их хоёртоо нь хувилдан сэм оршуулсан гэж хэрэгэ хүлээжээ. Энэ мэд онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн Бахтам гавьяатай Барны төлөөлөгч цагдаагийн байгууллагад
27 жил ажиллахдаа олон нууц талд үйлдэлтэй гэмт хэрэгүүдийг илрүүлж, хорхоос, мөрөвдөн байцаалтаас, шүүхээс оргосон 30 гаруй орготол этгээдүүдийг илрүүлж баривчилсан онц ноцтой болон хүн амны хэд хэдэн хэргийг илрүүлсэн Гавьяатай.